Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмт хэрэг зөрчлийн тав мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлийн талаарх мэдээллийг хүргэе. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 49931 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 330 хэргийг нь шүүгж шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ. Мөрдөгдсөн хэргийг ангиллаар нь авч үзвэл хүний амнасыг хохироосон 1, бусдын биед халдаж хохирол учруулсан 125, хүний бэлгийн эрхчлөө галдшгүй байдлын эсрэг 8, өмчлөг эрхийн эсрэг 95, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 9, хүрээлэн байгаа орчны эсрэг 7, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 81, бусад төрөлд хамаарах 4 хэрэг байна. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах хэргийг бид онцолж байна. Судалгаа бөглүүлнэ гэх нэрийдлээр иргэдийн Facebook хаягт хууль бусаар халдаж бусдыг залилж байна. Тухайлбал өнгөрсөн оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б Facebook-т байршуулсан 20,000 төгрөгөөр судалгаа бөглүүлнэ гэх цар мэдээллийн дагуу цэг эгчтэй холбогдож өөрийн гар утасны дугаарт ирсэн 6 оронтой нууц кодыг бусдад дамжуулан өгснөөр цэг эгч нь тухайн иргэний Facebook хаягт хууль бусаар халдаж улмаар бусад руу мөнгө зээлэж гэж зурвас явуулж 3 иргэнээс нийт 18 сая төгрөгийг авч залилсан үйлдэл цагдаагийн байгууллагад бүрдэгдсэн. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн цэгийн цахим орчинд судалгаа бөглүүлнэ гэх хуурамч цар мэдээллийг байршуулж Кэбрэ орчинд зөвшөөрлгүйгээр хандаж мэдээллийн системд нэвтэрч бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 3 дугаар зүйл 26-гийн 1-р зүйлд зааснаар тус яллагдагчаар тадан хэргийг шүүгж шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ. Эргэн та өөрийн Facebook захим хаягны нууцлалын тохиргоог сайжруулах нь таны нэр төр, эд хөрөнгө, бусад үнд зүйлс захим орчинд гэмтгийг хоригч болохоос урьдчилан сэргийлнэ гэдгийг санаарай. Манай орон төдийгүй дэлхийд нэн ховор ургадаг дэргүр жирэг рүү ховор ургамлыг хууль бусаар бэлтгэж экологид 102 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийг шалгаж шилжүүллээ. Монгол Улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тоо тогтоолоор дэргүр жирэг рүү ургамлыг нэн ховор ургамлын жигсаалтанд оруулсан байдаг. Энэхүү ховор ургамлыг бүгд наримдах Хятад ард улс, бүгд наримдах Солонгос улс зэрэг оронд хүнсний нэмэлт хичээл эмийн найрлагад ашигладаг юм байна. Уг ховор ургамлын модлог үндэс нь борооны чигийг хөрөмтлүүлж, бусад ургамлалдаа усан тэжээл өгч экосистемийн тэнцвэрийг хадгалдаг. Мөн сольжилтод сэргийлэх хүний эрүүл мэнд хийгээд байгаль экологид үр шимтэй өвөрмц ургуул юм байна. Цагдаагийн байгууллагаас эргэн элэн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт 2022 оны 2 дугаар сард ховор ургамлын жигсаалтанд багтсан дэргүр жирэг рүү гих 770 кг ургамлыг хууль бусаар бэлтгэн хадгалж 102 сая төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хуулийн 24-ийн 8 дугаар зүйл зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүгж шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ. Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 80,905 гомдол мэдээлэл бүртгэгдэж 80,858 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дээрх нийт зөрчлийг шийдвэрлсэн байна. Бүрдэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл олон нийтийн газарт зөв бусаар бие авч явах 3829, танхаарах 193, хүний биед халдах 403, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зорчих 258, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зорчих 75429, бусад зөрчил 793 байна. Дээрх 80,095 зөрчлийг шийдвэрлэлийн төрлөөр нь авч үзвэл шүүхээс баримтлах шийтгэл оногдуулсан 217. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож давтан зөрчил гаргасан үндслээр баримжилж эрх хассан 103. Замын хөдөлгөөний дүм зөрчсөн 556 иргэнийг торгож эрх хасах шийтгэл оногдуулсан бол 79,980 иргэнд торох шийтгэл оногдуулжээ. Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 71 иргэнд 20 сая 305,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 166 иргэнийг шүүхээр 7-оос 30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж шийдвэрлэжээ. Цагдаагийн байгууллагад бүрдэгдсэн онцлог зөрчлийн талаарх мэдээллийг хүргэе. Галын аюултай бүсэд тамхи татаж шаардлага тавьсан ажилтан руу утга гаргаж танхаарсан иргэнд хариуцлага оногдуулж шийдвэрлсэн байна. Захим орчинд өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатхуун түгээх газрын талбай дээр тамхи татсан иргэнд галын аюултай бүсэд байна гэж шаардлага тавьсан ажилтан руу утга гаргаж танхаарсан гэх видео мэдээлэл нийтлэгдсэн. Уг үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж иргэн Б-гийн үйлчлэгээний болон дарааллын журам зөрчиж бие авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зорьжсон. Танхаарсан үйлдэлд энэ оны 4-р сарын 19-ний өдөр
Зорилтын тухай хуулийн 5-2 дугаар зүйл зааснаар 7 хоногийн хугацаагаар баримтлах шийтгэл оногдуулж шийдвэрлсэн байна. Иргэд та бүхнийг гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмтрэг зөрчлийн тоо мэдээллийг хүргэлээ. Та бүхний шинэ 7 хоногийн амжилт хүсье.